Нүүдэлчдийн зам. Авга хар адуу. Хүн төрлөختөө амьдралын хэм хэмжээг өөрчлөн 100-ыг төвхнүүлсэн монголчуудын түүхэн зам мөр. Монголын хилийн доторч гаданч ялгаагүй тод мөрөө үлдээжээ. Есүхэ баатрын авайлгнаас сожигл хатны багхуу бэлгүүдээ биерхэг хүчбэр ихтэй цэргийн үйл хэрэгтэй гарамгай нэгэн байжээ. Их эзэн Чингис хаантай эцэг нэг эхондоо бүх бэлгүүдээ ноён их эзэн хаан ахыхаа дэргэд өсгнөөс хамт байж төр улсын үйл хэрэгтэй үлэмж гавья байгуулсан тухай Монголын нууц товчоо түүхийн олон их сурвалж судар номонд тодорхой тэмдэглэгдэн үлдээжээ. Бэлгүүдээ 1204 онд 8 аймгийг мөхөөсний учраас Чингис хаан дүү нарынхаа гавья зүтгэлийг үнэлж бэлгүүдэн бөхөр хасрын харвалгаар төрүүлсэн байгуулав хэмээжээ. Их Монгол улсыг байгуулсны дараа бэлгүүдэн оюунд 1500 өрг хувааж онон мөрөн хэрлэн голын сав нутгийг өмч болгон өгсөн байна. Бүх бэлгүүдээ нэрээрээ түмэнд алдарн төгсөн Онигууд аймгийг захирч явсан бэлгүүдээ ноёны харьяат тэдгээр үндсэн албатуудын үр удмын олонх нь өнөөгийн өвөр Монголын өөртөө засах орны авга нарын хошуунд аж төрж хүчит баатар бэлгүүдээг өн мөнхөд хүндлэн дээдэлж яваавлээ. 100 гаруй насалсан эрхэм ноён хөлөг баатараа албат иргэдэн үеийн үедээ хүндлэн сахиж хэнти нуруу хэрлэнгийн голоо сурагш өнөөгийн авга хошуу хүртэл уудам дэлгэр нутагт адуу малаа айдгуулан аж төрсөөр хэдэн зууныг үдсээр 20 дугаар зуунтай золгосон билээ. 2009 оны өвөл авга хошуунд бүх бэлгүүдэн сүрлэг сайхан хошоо дурсгалын цогцол борт түүний ан ав аян дан алсын зам дундаг хэрлэн голын унаг хилэн хар морнын хамт цогцлон босгожээ. Эний цэнгэл баярын гол шүтэн бүх бэлгүүдэн аман хүзүүг ил гаргаж ард олон хүчит бөхчүүд адис авч сэтгэлийн жаргал эдэлсэн явдал ховор юмны нэг болсон байдаг. Хэдэн зуун дамжсан шүтэнийг тэр бүрий ил гаргахгүй хаан хадгалдаг ч битүүлэг байдаг юм байна. Үүнийг чихээр сонсож нүдээр үзсэн надад хэдэн улс мөхөж мандахыг үзвч өөрийн язгуур түүхээ галуусан дундуур нандагнан чанд хадгалж ява. Өвөрлөгч түмнээр бахархах сэтгэл өөрийн эрэхгүй төрнө. Хошооны нээлтээр авга хошууны цэнгэл булаг сувын ар булаг гацааны малчин чулуугийн унган хилэн хар морийг сэтэрлэн адуун сүрэгтэн тавьжээ. Адуучин чулуу нэртэй сайн уу яачгүй юм. Арав хүрэхгүй насандаа адуутай хувь заяага холбосон тэрбээр авгын хилэн хар адууга хятад улсын ховордсон ан амьтны бүртгэлд оруулж авга хар адуу гэсэн нэршлэр хилэн хар адууга хошуу нутгаараа өсгөн үржүүлэх эрхийг өөрийн хүч хөдөлмөр хичээл зүтгэлээр бүртгүүлсэн аж гавьяатай хүн. Хятад улсын хөдөө аж ахуйн яамнаас авга хар адууны хэлбэрхий зудамшлыг чулуугийн адууны жижигээр тогтож цусны дээжийг авч хадгалсан байна. Ар булаг гацаанда үе үлрэн нутаглаж аавынхаа ажил үйлсийг залгаж яваа чулуугийн улаан цэцэг түүний хүү хүлэн цэнгэл нартай нэрт уяачийн тухай ярих завшаан олдсон юм. Улаан цэцэг аав ээж нутаг ус хилэн хар адууныхаа тухай ингэж өгүүллээ. Авгын сэнсэн хар адуу гэж манай нутгийн адуу хэлж байгаа юм. Сэнсэн булаг ар булаг хэзэнээсээ манайхны нутгал да. Сэнсэн булаг ус элбэгтэй халуун зунаараа ухад шүдэх хаг ташин. Булгийн эргэн тойронд Чингис хаантай холбоотой овоо тахилга түүхэд омог ариун байдаг. Миний аавыг чулуу гэдэг байлаа.
аавын дээд удмынхан хуучнаар бол даргангаас одоогоор бол хилийн гадна Монгол улсаас хойноос нүүж орж ирсэн хязээнээсээ хилэн хар адуутай айлууд байж л дээ. Манай нутагт Балжир, Магсаржив, Гэрэл дүүрэн, Бат, Болдбаатарын гээд адуу мал сайтай айлуудаас гадна адуу мал ихтэй айлууд олон байлаа. Аавын нагацах Балжирын хилэн хар ногоон адууны удам одоо ч тасраагүй. Сэнсэн сүмийг анх байгуулахад өвөө аав Домб сүрэн нагацах Балжиртайгаа тусвар нэжгээд азар адуу сүмд өргсөн нь Сэнсэн сүмийн жасын хар адууны үндэс суурь болжээ. Балжирыг сайхан аригтай, сайхан адуутай хурдтай айл байлаа. Нагас Балжирийнхаас хойш чулуугийн ариг сайхан гэх болж билээ. Адуу ухаантай амтан болохоор шилэрхүү газрын сэрмэн сайхан бэлчээрийн өвс ногоог сорчлон сонгон идээшлэн. Хилийн цаг тогтоохоос өмнө манайхны адуу Сэнсэн булаг ар булгаасаа уугаад ширээгээ дүүргэн хоошоо хэрлэн гол хүртэл өргөн удам нутгийг хамарсан сайхан бэлчээртэй байжээ. Балжир хилэн хар адуунда дугар ноёноос нэгэн хар ногоон үрээ авч азраг тавьсан нь олон хурд гаргаж Балжирын ногоонууд гэж нэрд гарсан юм. Балжирийнхэн сайхан мордтой, гүүгээ сайн саадаг, ажил хөдөлмөрч хүмүүс байсан байгаа юм. Дуу ноён хэмээх дугар ноёны адуу манай 3 хашаатын их нуураас уудаг. Адуу мал нь хонхороор хэмжигддэг их баян хүн байсан билээ. Өвөө аав Домб сүрэн байхдаа Зараа сүм, Шилийн хотын сүм, Цэнгэл сүмийн майдрын хурлгээд сүмүүдийн айраг бэлдэгтээ гүүгээ манаагаар сааж байсан гэдэг юм. Тэгэхгүй л адуу нь хойшоо явчихдаг байж л дээ. Манайхны адуу хэд хоног хураахгүй бол хэрлэн гол орчихдаг байсан хэрэг. Муаммин багаасаа өнчөрсөн гэдэг юм. Нутгийн Гэндэн гэдэг хүнийг дагаад 10-аад наснаас адуунд давхсан гэж байгаа. Тэгээд насан туршдаа адуунаасаа холдоогүй те. Хурдан борыг унганд нь харсан ч, үрээнд нь харсан ч таньж байдаг танаас сайтай. Хурдан адуу харахтаа яс хийцийн сайн харж бай гэдгсэн. Олон жил амь албаны адуу аваад оторд гарч байлаа. Мордод суух аливаа ажилд шаламгай. Нэг харахад морио хөлсөлж явна, дахиад харахад хаа нэгтээ адуу мал хөөгөөд давхиж яваа харагдана. Аав минь тэгж давхидаг мөртлөө хойш нь адууга азаргаар нь 2 удаа хөөлгөж унах унааг уулж байсан юм. Бодвол манай эндээс гаргадаг, тэндээс тосч авдаг хүмүүсийн холбоо сүлбэ байсан байх л та. Манайх ч ядманхай амьдралтай болохоор зээргөрөөс ангийн махаар голдуу махан хоолтой байлаа. Аав ээжид тогоон дээрээ ус буцалгаад байж угаарай хөө гэжгээ давхиад явчихна. Төдхөн тархан оон ганцгалчихсан ирнэ. За тэгээд зай завсраар нь айлын гэрийн цагаан бүрээс хүртлээс гэж өгнө. Тун зүгээр суудгүй байсан да аав минь. Манайх хэдэн сайн хар мордтой. Тэд маань хурдан аавч сайн үйдэг байлаа. Аав биеэр баг шиг гэхдээ 2 гартаа бэртэй морь сайхан уургалнаа. Богинохон уургатай, сайн уургын мордтой дотор задгай хаанч уургална. Аав ээж хоёр маань 1968 онд ханилан сууж би 69 оны намар 9 сар төрсөн юм. Манайгэр очин цоочин цоорхой дам бүрээстэй хойгуура шар эсгэний тамтаг 2 талаараа адсаг хийчихсэн ангийн мах голдуу хоолтой айл байж. Өвөл болохоор нэхий өлгийтэй өглөө болоход нүүрнээ орчмыг нэхийний ус нийл цам болчихсон хамрын хөлсөн бур зайгаад унтаж байдаг байсан гэж ээж маань ярьдаг юм л да. Намайг мэдээ орхоос манайх зээр тарвга ангийн махар голдуу хоолтой заримдаа аав мориндоо 4 зээр шөмслөө тэгэн жигсэн ирээд тэдний дээдний тэгээд махнасаа таран ангийн хувь хүртэж байдгсэн. Тэр үед нийгмийн мал хариулна л да. Зундаа даргын цохолтоор нэг хоноор шөл ууж байсан юм уугүй юу бүү мэд. Манайх бол зээр тарвганы махаар л голлон. Зээрийн махыг борцолчихно, шинэ махаар бууз хийж ил байна. Ер нь нэг тиймэрхүү хоолтой. Чон хэлбэг болохоор эрчүүд байсгээд чоны авд мордно. Чоныг аваа хийчгээд бас уралднаа. Аав чоныг авд модон хээр гэдэг хурдан хээр морой ихэвчлэн унна. Уралдаан болоход модон хээрийн өмнө гიშгэх мөр гардаггүй байсан гэдэг юм.
Аав адуундаа давхин шөнө хугаслаад л мордно. Тэр үед юм ховор. Ээж үүнийг хэрс тарганы арь судалдаад аавыг нэг дайланбин тэрлэгтэй болгож байж. Тэсгэм өвлийн хүйтэнд дан тэрлэгтэй адуундаа давхин гэдэг хэцүү л дээ. Ээж уурга барьдаг ханцууг нь арай урт нудраг маягтай хийж өгсөн нь их дулаахан байсан гэж аав минь ярьдагсан. Манайд адуу учид их сугалнаа. Тэд хэд гурваараа даалуу тавьж шагаа харваж угаад тогоо дүүрэн зэри мах чанаж цай чанаж идэж ууцгаагаад л үүрээр мордцгоно. Сүүл рүүгээ адуучид сувайгүй юм уу эр өхөр хувааж идэх зөвшөөрөл багийн даргаас авдаг болсон. Адууны тарган мах чанж ичгээд адууга манаад л давхиж явж дээ. Манайх аминда ганцхан хөгшин мухар улаан үрээтэй байж. Ээж юм ойдог болохоор аав мухар үнэгээ зараад ээжэд Шанхайн эрвэхэ тэмдэгтээ ойдлын машин 1968 онд авч өгснөөр одоо би ойж ил байна. Энэ машин одоо зузаан нэмгэн брезент юу л бол юу л оин шүү дээ. Одоо Бэри Уилс маань бас дээл хувцаан ойж байна. Энэ одоо аавын ээжэд авч өгсөн 68 онд өгсөн машин энэ шүү дээ. Ээжтэй айлгэрүүлээд л энэ одоо тэр үеийн авч өгсөн мухар үнэгээ зараад зоосоор авч өгсөн. Энэ Шанхай машин гэдэг. Энэ одоо Шанхай тэр үедээ били Шанхай машин эрвэхэ тэмдэгт машин гэж нэртэй байсан гэсэн лээ энэ. Энэ ерөн сайн машин. Ерөн зузаан ингээ юм одоо чинь энэ үрс нь юу ч гээд оё шүү дээ. Нингэн жойн дээл тэрлэгэн жойсон жойж илэн. Ээж энэ чинь бүр гिचнэн жил ойж яачгаад одоо би оёад л одоо игээ бэрэл. Сайн машин. Би ч багасаа аавынхаа хурдан морийг унж өссөн. Хамгийн сүүлд нэг бэсрэг наадамд хүүгээ гэдсэнд 5 сартай жирэмсэн байхад нэг хар морио унаад аман хүзүүлж үлээ. Аавын хэдэн хурдан хар морио байлаа. Аав минь насаараа адуунд давхсан болохоор хэдэн сайхан хар хээр хүрэн морд хослуулж ундагсан. Миний хүү хөлн цэнгэл багасаа өвөөгөө дагаж адуу малд давхиж хурдан морь азраггүй шинжиж өвөө юу хийж хаана явна тэнд хамт өссөн хүүхдэлдээ. Хүү маань морин хуур сайхан тоглоно. 2006 онд Бээжингийн хүүхэд залуусан морин хуурын уралдаанд оролцоод алтан медаль өртлөөд ирсэн. Манай хошууны өмнөд талын хан уул сумын алтан төөрөг гацааны бэлэгт гэдэг айлын ууган охин Уилс гэж сайхан бүсгүй баримт болж ирсэн. Дээдсэн өрөөлөөр ажилтай анхаатай хачин сайхан бүсгүй байгаа. Хажихуу чамин түшмэн 2 хүрээд явж байна. Миний бэрд унахгүй морь барихгүй машин техник гэж байхгүй. Бүгдийг амжуулж ба. Хүүхдүүтэй хараад сэтгэл дүүрэн байдаг та. Манайха сэнсэн булаг ар булаг арал нутаглана. Аавынхан хязгаарээсээ энэ нутагта хар адууга өсгөн үржүүлж ирсэн юм. 2000 онд зуд боллоо. Тэр үед хүмүүс адуугаан зарж борлуулж байлаа. Харин аав маань хэдэн адууга авч үлдэж улмаар өсгөн үржүүлсээр өдий зэрэг төрсөн юм да. Аав сэнсэн хар адууга 2009 онд улсын бүртгэлд оруулж бүртгүүлэн баримт бичиг бүрдүүлсээр авга хар адууны гол баримжааг манай унган адуугаар жиших нэр тэмдгийг олгох болсон юм. Ингэж авгын сэнсэн хар адуу гэж алдарсан хар адуу авга хар адуу болон тэлж аавын минь өсгөн үржүүлсэн адуу баримжаа нь болсон юм л да. Манай газар тавихта 4 хөл шулуун босоо цомцгор ястай 4 мөч бэхлүү тоогуура тавь туурга өндөр хонхор гүн цомбон туурайтай шөрмөсний симхи сайн дээлсүүлэт хөвтөр зоо нуруу сайтай нүд хурц зормог удам сайтай азарга тавьдаг байлаа. Сүүлийн үед хүүгийнхээ тавьж байгаа азаргыг битүүхэ ажихад өвөөгийнхөө хэлснээс зөрөхгүй байгаа харагддаг. Манайх цунда гүү үнэгээ сааж айрыг идэ цагаага борлуулж тогоо нэрнэ. Манай нутгийнхаа эзэнээсээ аргалаа шавж түлдэг уламжилтай. Эмээ ээж минь 3 давхарлаа чавчихна. Шаваас доогуур хөндийлөд аргалыг авчихсан байхад гаднах шаваас нь байшин шиг үлдэж бидний хүүхдүүд дотор нь тоглож өнжид өгсөн. Эмээ ээж минь надад төрсөн нутаг алтан овооныхоо тухай олон сайхан дурсамж ярьж өгдөг байлаа.
нутгаан санахтаа тэгж л уужирдаг байсан байх та гэж одоо боддгийм.